Өөртөө итгэх итгэлийн хүч эрхэм үзэгчдээ өнөөдөр бид өөртөө итгэх итгэлийн хүчийн тухай ярилцахаар цуглараад байна. Хүн бүр амжилт, аз жаргалд хүрэхийг хүсдэг. Гэвч тэрхүү хүсэл мөрөөдөлд хүрэхэд бидэнд тулгардаг хамгийн том саад бол өөртөө итгэх итгэлгүй байдал юм. Өөртөө итгэх итгэл нь өөрийнхөө чадварт эргэлзэхгүйгээр зорилгодоо хүрэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулах хүч юм. Энэ бол бидний дотоод сэтгэлээс ундрах хүч бөгөөд биднийг урагш хөдөлгөх хүч болдог. Өөртөө итгэх итгэл бол амжилтын эхний нууц юм гэж Ральф Валдо Эмерсон хэлсэн байдаг. Та өөрийгөө чадна гэж бодвол та чадна. Та өөрийгөө чадахгүй гэж бодвол та буруу байна гэж Мэри Кей Эш хэлсэн байдаг. Надад тулах цэг үг би дэлхийг өргөж чадна гэж бас грекийн эрдний эрдэмтэн Архимед хэлсэн байдаг. Та бүхэнд бас жишээ түүх ярихад Harry Potter гэдэг алдартай киноны зохиол та бүхэн мэднэ. Маш алдартай. Гэвч тэр маш олон хэвлэлийн компаниар өөрийнхөө зохиолыг хэвлүүлэе гэж явсан боловч бүгд татгалзсаар байсан. Тэгэхэд хамгийн сүүлд нь хэвлэх компани олж тэр алдартай зохиолж болж одоо хүртэл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд явсаар байгаа лээ. Elon Musk Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч нь олон удаа бүтлгүүтдэлтэй тулгарч байсан. Гэвч тэр ердөө шантарч байгаагүй, шинийг эрэлхийлж, дахин оролдож, бүтээх хүсэлтэд хөтлөгдөн өнөөгийн амжилтанд хүрсэн юм. Миний нэг сонсон түүгээр Elon Musk-ыг одоо энэ Пуужин Марс руу нисүүлэх гээд одоо тэр туршилтын хэдэн тэрбум долларыг одоо хандуулдаг гэж сонссон. Тэгээд Пуужин бүтлгүүцсэн ч гэсэн тэр мөнгийг хандуулсаар байдаг. Ягаад гэвэл тэр хүн бүтлгүүцсэн ч хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэдгийг мэддэг, итгэдэг хүмүүс түүнд хөрөнгө оруулдаг гэж сонссон шүү. Тэгэхээр хүн бүтлгүүтлээс айх хэрэггүй, харин дахиж оролдож үзэх тэр итгэлийг өөртөө олж авах нь хамгийн чухал. Тэгэхээр бидэрт энэ өөртөө итгэх итгэл маш чухал байх нэ. Танд ч гэсэн өөртөө итгэх итгэл байгаа. Гэхдээ та түүнийг илүү сайн хөгжүүлснээр өөрийнхөө авахыг хүссэн, хийхийг хүссэн бүх зүйлийг хийх боломжтой. За тэгэхээр яаж өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлэх вэ? Өөрийнхөө давуу талыг олж мэдэх, түүндээ анхаарал хандуулах. Хүн юуны тухай их бодно тэр нь үржиж, аривжиж байдаг. Тийм учраас та хэрвээ сул тал, гуниг гутрал, таагүй байдал дээр төвлөрөх юм бол амьдрал чинь тэр чигтээ утгагүй санагдана. Тийм учраас өөрийнхөө давуу тал, сайн зүйл амьдралд байгаа сайхан зүйлүүдээ бодож түүн дээр төвлөрч чадах юм бол энэ маань өсөж үржихнэ. Тэгэхээр би юу чадах вэ? Би юу хийж чаддаг вэ гэдгээ бичиж байгаад түүн дээрээ төвлөрөөд түүнийгаа илүү сайн хөгжүүлэх нэ. За дараа нь өөртөө бодит зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй. Бодит биш зорилго гэдэг нь одоо би нэсэс сурмаар байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэрэнд хүрч чадахгүй учраас та би чадахгүй байна гэд дахиад өөртөө итгэлгүй байж болно. Тэгэхээр тхий оронд би тэдэнд төгрөг олно, эсвэл тэр улс руу аялна гэдэг ч юм уу. Тийм мэрэгчлээ болно. Эсвэл тийм зүйл сурмаар байна, ийм зүйл амаар байна гэдэг ч юм уу. Бодит тийм зорилго тавиад түүндээ хүрэх хэрэгтэй. Тэгж хүрэх тоолн таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх нэ. Жижигхэн зорилго байсан ч болно. Та гадаад хэл сурах гэж бодож байгаа бол өнөөдөр би 5 үг шинээр цээжлэн гэдэг ч юм уу тий. Тэгээд тэрнийгаа хийснийхаа дараа өөрийгөө бас араас нь урамшуулахаа мартаж болохгүй. За дараагийнх нь гэх юм бол бүтлгүүдж байгаа зүйлээсээ суралцах хэрэгтэй. Бүтлгүүтлээс суралцсанаар бүтлгүүдэлд одоо бууж өгч би чадахгүй байна гэж сөхөрж унснаас ингэж хийж болохгүй байна, харин ингээд хийгээд үзье гэж шинэ аргаар туршиж үзэх юм бол тэр бүтлгүүтлээс суралцж байгаа хэлбэр юм аа. За өөрийгөө дэмждэг урам зориг өгдөг хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Чи чаднаа, чи үүнийг хийж чадна гэдэг хүмүүсээр өөрийгөө хүрүүлэх юм бол та бас өөртөө итгэлтэй болох нэ. Харин чи чадахгүй штэ, чи бол чам шиг юм хийж чадахгүй гэж хүмүүст тэгж хэлжээвэл тэр хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй ах нэ. Тэгээд өөрийгөө мэдээж хайрлаж урамшуулах хэрэгтэй. Хэрвээ та нэг зорилго тавиад түүндээ хүрсэн бол өөрийнхөө дуртай зүйлийг өөртөө худалдаж авдаг ч юм уу, эсвэл дуртай зүйлээ хийх, гой салхин гарах, голын эрг орох гэдэг ч юм уу, өөрийнхөө одоо тэр хийж чадсан зүйлдээ урамшууллаа өгч байгаарэ. За ингээд өөртөө итгэх итгэл бол бидний амжилтын түлхүүр юм. Хэрвээ бид өөртөө итгэж чадвал юу ч хийж чадах нэ. Тэгэхээр танд амжилт хүсье, хамгийн сайн сайхныг хүсье. Өнөөдрийн одоо илтгэл ингээд дуслаа.